За сайн мэцгэн өрхөмд үзэгчтэй сонсогчдоо хүний эрхийн боловсрол олох зорилготой Amnesty podcast-ийн маань шинэхэн дугаар та бүхэн хүрэхэд бэлэн болсон байна. Манай подкаст YouTube платформ дээр видео үйлбэрээр Spotify болон Apple podcast дээр давхар аудио үйлбэрээр хүрж байгааг дуулгахад таатай байна. Тэгэхээр өнөөдрийн бидний ярилцах сэдв маань хүүхдийн эрхийн сэдвээр ер нь Монгол улсад хүүхдийн эрхийн асуудал ямар асуудлыг бид нэр ер нь хүний эрхийн линзээр хэрхэн хүүхдийн эрхийн асуудлыг харж болох юм бэ гэдэг талаар ярилцгаар эрхэм хүнтэй зочноо урьж оролцуулсан байна. Бид бүхний урилгыг хүлээж авч оролцож байгаа болор сайхан даа маш их баярлалаа. За болор сайхны хувьд бол эрх зүйч мэрэгчлээ хүний эрхийн тууштай тэмцэгч Монголын бас нэлээд идэвхтэй хүний эрхийн активист хамгаалагч зочин маань ирсэн байна. Тэгээ цаг зав гарган бид бүхэндээ ярилцж байгаад маш их баярлалаа. Намайг урьж оролцуулсан талархаж байна. За маш баярлалаа. Тэгээд шууд асуулт руу орё гэж бодож байна. Тэгэхээр хүний эрх гэдэг бол бидний өдөр тутмын амьдралд байж идэг салшгүй юм асуудал эрх байж байгаа. Тэгэхдээ би яг асуултаа мэдээж хууль эрх зүйтэй холбогддог учраас олон улсын эрх зүйтэй холбоотой асуудлаар бас эхлэе гэж бодож байна. Тэгэхээр хүүхдийн эрхийн конвенц олон улсын конвенц байж байгаа. Тэгэхээр энэ конвенцийн ач холбогдлын үеийн 89 онд батлагдаад тэгээ Монгол улс 90 онд нэгдэ орсон байж байгаа. Тэгэхээр энэ конвенцийн ач холбогдлын үеийн Монгол улсын хууль тогтоомжинд энэ конвенцийн агуулгууд хэрхэн буусан байдаг. Энэ талаас нь эрх зүйч хүмүүс учраас бас ингэж эхлэе гэж бодлоо. За баярлалаа. Яг хүний эрх гэдээ ярингуут зарим хүний хувьд бол энэ бол хуулийн асуудал те эсвэл энийг хуульч нар ярьдаг гэж ойлгодог. Тэгвэл яагаад ингэх болсон бэ гэдгийг харах юм бол төр яг бидний өмнө юу хийх ёстой юм бэ? Ямар ч төр байсан, ямар ч улс төрийн нам хүчин эрх барьж ирсэн тухайн төр ард түмнийхээ өмнө юу хийх ёстой юм бэ гэдгийг тодорхойлсон баримтчиг бол олон улсын гэрээ байгаа юм. Тэгэхээр яг тухайн улсынхаа нутаг дэвсгэр дээр хүний эрхийг яаж эдвүүлэх вэ гэдэг тэр хэм хэмжээ жишгийг тодорхойлж байгаа баримтчгийг бид нэр товчхондоо хүний эрхийн олон улсын гэрээ гээд тэр дундаа яг хүүхдийн эрхийг эдвүүлж чадахгүй байгаа улсууд хүүхдийн эрхийг эдвүүлэхийн тулд энэ тэргуунд энийг анхаараарай, ийм жишг, ийм хэм хэмжээг удирдлага болгоорой гэж төр дүүрэг болгосныг нь бол хүүхдийн эрхийн тухай конвенц гэдэг. Агуулгаараа бол хүүхдийн эрхийг яаж эдвүүлэх тухай олон улсын гэрээ л гэсэн үг. Тэгэхээр манай Монгол улс бол таны хэлсэнчлэн 89 онд баталсан энэ гэрээг бол хамгийн түрүүнд баталсан 10 улсын нэг гэж ойлгож болно. Бид нар хүүхдийнхээ эрхийг нутаг дэвсгэр дээр бүрэн дүүрэн эдвүүлнэ гэж бол хамгийн хурдан, хамгийн шуурхай хариу өгж дэмжиж исэн нүүбийн гишүүн улс гэж бодож байгаа. Үүний зэрэгцээгээр хожим хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхд хамгааллын тухай хууль гэж баталж байгаа нь бол яг бид нэр хүүхдтэй Монгол улсын нутаг дэвсгэр дээр хаач байсан, ямар эрх хөдлөх ёстой юм бэ гэдгийг ингээд тусгайлан зааж өгөөд тэрний өмнө хэн үүрэг хүлээсэн юм бэ? Төрний юу их юм? Тэрний илрэл болсон засаг дарга нь яах юм? Эцэг их нь яах юм? Олон нийт яах юм ингээд нарийн зааж өгсөн баримтчиг нь хүүхдийн эрхийн тухай хууль гээд хүүхдийн эрх зөрчигдүүл тэрийг яаж хамгаалах юм бэ гэдэг юм процессыг үйл явцыг тухайлан баталгаажуулж өгснээ нь бол хүүхд хамгааллын тухай хууль гэдэг. Тэгэхээр аль нь бол чухал баримтчиг. Тэгэхээр та хүүхэдгүй байсан ч таны дэргэд хүүхэд байгаа. Эсвэл олон нийтийн талбайд гудамж цэцэрлэгт ч гэсэн та хэн нэгэн хүүхэдтэй таарсан үед бол та үүрэг хүлээнэ гэдгийг бол олон нийт гэдэг малгайд бол тавиад өгсөн. За та эцэг их болсон байвал те эцэг ихээ хуваар ийм зүйлийг анхаарах хэрэгтэй гэдэг. За тэгээ цаашаага эрүүл мэнд, сургууль, боловсрол, хүүхдийн хөгжил, оролцоо гэдэг зүйлсүүдийг хүртэл онцгойсон байдгаараа бол энэ конвенцийн агуулгатай манай хууль тогтоомж бол сайтар нийцсэн гэж бол харж болж байгаа юм. За маш баярлалаа. За миний дараагийн асуулт болохоор илүү олон улсын түвшинд эрх зүйн хувьд ийм ойлголттой байд юм байна. Тэгвэл хүүхд ер нь ямар эрхтэй, ямар үүрэгтэй. За тэгээд эцэг их ер нь энэ дээр ямар хариуцлага, ямар эрх үүрэгтэй байд юм бэж 18 нас хүрээгүй хүүхд болохоор нөгөө эцэг асран хамгаалагчаасаа хууль эрх зүйн хувьд хамааралтай байдаг учраас ялцчихгүй эрх үүрэг дээр эцэг ихийн бас үүрэг оролцоог бас асуух зүйл санагдлаа. За дэлхийн аль твийн ямар улс, ямар нутаг дэвсгэр дээр байхаас үл хамааран хүүхэд ямар онцлог шинжтэй юм бэ? Ямар онцлог шинжтэй учраас тэр хүнийг тусгайлан анхаарах ёстой гэдэг ингээд зориулан хүүхдийн эрх гэж ярьдаг юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм л та. Тэгэхээр нөгөө хүн бүр эрх хэдлэнэ гэж ерөнхий ярьдаг мөртлөө тэр дотор яагаад ингэ хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ЛГБТИК хүмүүс зарим тохиолдолд бол хүний эрх хамгаалагч энтергээд онцлоод байдаг юм бэ гэдгийн цаана бол энэ хүмүүсийн эрхийг эдлүүлж чадахгүй байгаа. Энэ хүмүүс хүчирхийлэл ялгарлан гадуурхалт нөхдөд байгаа. Эсвэл энэ
хүмүүсийн дуу хоолойг сонсохгүй байгаа. Энэ хүмүүсийг оролцуулахгүй байгаа учраас за энэ нутаг дэвсгэр дээр энэ хүмүүсийг энэ тэргуунд анхаарья. Энэ хүмүүсийн эрхийг эдлүүлж чадахгүй олон 100 жил болсон учраас эрхийг нь эдлүүлэхийн төлөө анхаарья гэд бид нэр гендер эрх тэгш байдал эсвэл хүүхдийн эрх нэг бол үл ялгуурлал гэж ярьдаг гэсэн үг. Тэгэхээр нэгдүгээрт ярих зүйл юу юм бэ гэхээр хүүхд гэж юм бэ гэдгээс эхэлнэ гэсэн үг. Та жишээлбэл энэ асуултанд юу гэж хариулах вэ гэдэг өөртөө эргцүүлээд үзээрэй. Таны хувьд хүүхэд гэж юм бэ? Одоо жишээлбэл жоохон бахт бол нөгөө томчууд яриад битгий сонсоод гар гэдэг ч юм уу те. Чи үгэнд орохгүй бол өстой нөгөө мөчий чинь санжуулна шүү, цусыг чинь холно шүү, арсыг чинь хуулна шүү гэлдэг байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ үгнүүдийн цаана хүүхэд хин бэ гингүүт хүүхэд хүн биш болчихж байгаа байхгүй. Хүүхэд ямар ч байсан оролцохгүй юм байна. Хүүхэд дуурж болохгүй юм байна. Хүүхэд оролцох дуурах нэг нас байх юм байна. Тэр болтол зүгээр ингээд хүчирхийл дөртөө дарамт шахалтан дөртөд байж ивэл баруун гэдэг нэг юм хандлага байна уу да гэж бол энэ үнцгийг харуул харах байна. Гэтэл манай уламжлалт талаас энэ нөгөө 0-6 нас хүртэн хүүхдийг одоо өстө сайтар бөмбөрүүлж өсөх гэсэн агуулга байна тий. За тэнгуүтээ 6-аас яг ингээд өсвөр наснд нь болохоор ингээд ур чадвар олох талаас нь илүү анхаар тий. Илүү ингээд юм сурах тал руу тэр хүүхдийг шах. Тэгээд нас бинт хүрсэн нь бол ингээд анд нөхөр мэт үе мэт харилцаа гэдэг тийм уламжлалын арга барил байх шүү байна. Хүүхд өсөх ухаан гэх үү те одоо хүүхд ингээд нийтлэхээр. За тэгвэл тэр уламжлалаас гадна бид нар хүүхдийг өнөөдөр яаж харах ёстой юм бэ гэж харангуут хүүхд бол өнөөдөр. Хүүхд бол ирээдүй биш. Хүүхд бол өнөөдөр. Өнөөдөр тэр хүн хэдэн настай гэдгээс үл хамааран бидэртэй хамт өсөж дэвжиж байгаа. Бидтэй хамт мэдээлэл аваад боловсроолоод одоо боловсроод хөгжөөд дэвжээ явж байгаа бодгал гэж харах ёстой гэсэн үг. Тэгэхээр та чи болоогүй, чи дуурах үедээ дуураа, одоохондоо чи дуурахгүй гэхээс илүүтэйгээр ийм нөхцөл байдал үүссэн байна. Чамд ийм сонголт байна, ийм боломж байна. Гэхдээ энэ боломж нь хязгаарлагдмал ийм нөхцөл байдал үүсэж байгаа учраас яавал дээрүүгээд хүүхдийн нас бие сэтгүүнд тохирсон байдлаар харилцдаг байх тухай ойлголтыг ярьж байна гэсэн үг. Тэгэхээр хүүхдийн эрхийн тухай конвенц бол хүүхэд эмзэгийн бие махбод сэтгэл санааны хувьд бол бүрэн дүрэн хөгжөөгүй байдгийн, томчуудаас бүрэн хамааралтай байдгийн, нийгэмд хүмүүсийн дунд харилцаанд ороход хүчирхийл ялгарлан гадуурхал зөрчлийн хохирч болох эрсдэлтэй учраас хүүхдийг энэ тэргуунд анхаарах ёстой гэж үзхийн зэрэгцээгээр хүүхэд бол бодгал, хүүхэд бол хүн, хүүхэд бол өнөөдөр, хүүхдийг бид нар одооноос татан оролцуулж одооноос бид нар тэр хүнийг ур чадвар олох ёстой гэдэг санаа ярьдаг гэсэн. Тэгэхээр энэ бүх зүйлийг бодит болгохын тулд хүүхэд эдлбэл зохих эрх гэдэг ингээд тусгаалan заадаг. Тэр нь олон улсын гэрэн дээрээ ч байгаа. Хүүхдийн эрхийн тухай хууль дээрээ ч байгаа гэсэн. Тэгэхээр энийг та мэдэхгүй байж болно. Энийг та сонсоогүй байж болно. Гэсэн хэдий боловч та хүүхдээ хөгжүүлэхийн тулд, оролцуулахын тулд, хүүхдээ сайн хүн болгохын тулд юу бодох ёстой юм бэ гэхээр хүүхэд бол өнөөдөр. Хүүхдийн төлөө заа гэж хэлье гэж байгаа бол өнөөдрөөс заа гэж хэлнэ тийм. Хүүхэд бол ирээдүй биш. Одоо хойчиг залгамжлагч хүүхэд бол Монголын улсын ирээдүй гэж бид нар ярих дуртай. Гэхдээ өнөөдөр танаас үлгэрлээд өнөөдөр ямар байгаа вэ гэдгээр тэр хүнийг та хүн хийж гин гэсэн. Тэгэхээр тэр хүнийг та хүндэтгэх, тэр хүнийг сонсох, тэр хүний дуу хоолойг бусдад хүргэх, уламжлах, тэр хүн оролцъё гэвэл оролцуулах гэдэг бол бага наснаас л эхлэх ёстой гэсэн. Түүнээс биш одоо ингээ 18 хүрчээд оролцсноо гэж ярих бол хоцорсон. Энийг хүн төрлөختөн өнгөрсөн үеэс олж авсан сургамжаараа тулгуурлаад хийж ийл гэсэн санаа яваад байгаа. За баярлалаа. За тэгэхээр миний дараагийн асуулт илүү нөгөө хүүхдийн одоо үндсэн одоо гол одоо чухал ачаал бүгдэлтэй ирэх бол одоо ялтчгүй боловсрал чанартай боловсрал хүртэх эрх байж байгаа. Тэгэхээр ер нь энэ эрх ер нь хэрэгжилт нь ямар байна? Энэ дээр бас багш сургууль хүмүүжүүлэгч нарын оролцоо нь ямар байна? Манай улсын одоо чанартай боловсрал хүртэх эрхийг хангахын тулд манай төр ер нь ажиллаа сайн хийж гэнэ үү. Гэхдээ бас таныг би дан ганц нөгөө нэг шүүмжил талаас нь биш болж байгаа зүйлс маань төрийн одоо бодлогын хувьд ямар ажлууд сайн хийгдэж байна. Тэр талаас нь бас шүүмжлээд бас сайн зүйлсийг яриад өгвөл сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За хүүхдийн өмнө бүхэн үүрэг хүлээдэг гэд дүгнжиж болно. Тэгэхээр хүүхэд гэж хэмбэ гэвэл яг хууль заасан нэр томьёогоор харах юм бол 0-18 насны хүнийг илэрхийлнэ гэж тодорхойлсон байгаа. Тэгэхээр та нийгмийн амьдралд 0-18 насны ямар нэгэн хүнтэй нүүр тулж байгаа бол та тэр хүний өмнө үүрэг хүлээнэ гэсэн үг. Ядаж л тэр хүний өмнө
одоо муу үйл хүлдэхгүй, хүчирхийлэл, ялгарлан гадуурхалтыг харуулахгүй, үлгэрлэхгүй, тэгээд тэр хүнийг үл ошоохгүй, үл хайхарахгүй, тэрийг хүн гэж хүлээмжшөөрч, хүн гэж харьцаж байгаа бол 18 наснд хүрсэн өнөө тэр хүн нийгэмд итгэвтэй, бусдыг хүлээмжшөөрсөн, бусдтай хүндэтгэлтэй харьцдаг би хүн болсон байх юм байна гэдгийг битгий мартаарай гэж байгаа. За үүний тулд одоо жишээлбэл та бид хоёр одоо 5 настай ингээ хоёулаа зэрэгцээ сууж байгаа бол хоёулаа хүүхд ирэх гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэл цэцэрлэгтнийг хоёулаа кошонко нийлүүлээ сууж байгаа шүү дээ, тийм. Тэнгүүт тэр хөтөвчн дээр сууж байгаа хоёр хүүхд мэдэхгүй байхад түүнд нь гол үлгэр гол нийгмийн харилцааны тулгуур боддог хүн бол багш гэдэг бол үнэ. Багшаас гадна сургууль цэцэрлэгийн орчноос гадна бас тэр хүүхдийг хүн хийж байгаа хамгийн том хүмүүсийн нэг бол гэр бүл. Тэгэхээр гэр бүл боловсрол тэгээд нийтийн орон зайд байгаа хүн бүр хүүхдийг өсгөдгөө л гэж анхаарч хэлмээр байна. Тийм учраас тэр нэг би буруу санааг бол Африк ардын зүрэг байгаа шүү дээ. Тосгоноороо хүүхдийг өсгөдгөө гэдэг. Тэ. Тэгэхээр эн чинь юу яригдэж байна вэ гэхээр тэр хүүхдийг өсгөх гэдэг бол зөвхөн эцэг эхийн community-гаараа. Тийм. Бүр ингээд олуулаа бүгдээрээ тэр хүнээр хүн хийдэг юм а гэдэг санаа. Тэгэхээр энэ бол манай уламжлалт бол байсан. Одоо жишээлбэл жоохон буруу үйл хийгээд байгаа хүүхдийг бол хинч байсан тий. Өвөө минь биш ч байсан, хамаатан садан биш ч байсан болоо минийхөө чи буруу юм чи тийм үү тий. Хоорондоо зодолж байгаа хүүхдийг бол салгадагч байдаг юм уу. Уйлсан төрсөн хүүхдийг бол нулимсыг нарчаад өвдгнийхэн шороог нь гүйд босгоод эцэгт нь олж өгдөг ч гэдэг юм уу тий. Ийм уламжлал бол бид нар хүүхдийг багаас нь хүн гэж хүлээмжшөөрч харьцдаг байсан юм байна гэдэг бол харж болж байгаа юм. Нэг талаасаа. Нөгөө талаасаа яг нөхцөл байдал ямар байна вэ гэдээ харах юм бол нөгөө хүүхдийн эрхийн тухай конвенцийг дэлхийн орон улс даяараа яаж хэрэгжүүлж байна вэ гэд тайланг хүлээж аваад судлаад ажилдаг олон улсын төрийн бас байгууллагын зүгээс бол манай Монгол улсыг дун зэрэг гэж үнэлсэн байдаг. Тэгэхээр муу дун зэрэг сайн гэд ангилал байгаа бол бид нар дунд зэрэг үнэлгээтэй. Яагаад мууруу унчаагүй юм гэхээр бид нар хүүхдийн эрхийн төлөө олон зүйлийг зориулж хийдэг, олон зүйлийг санаачилдаг. Тэр хэрээрээ хүүхдээ хамгаалах, хөгжүүлэх, оролцуулах тал дээр бол огт юм хийдгүү бол биш хийдэг. Гэхдээ яагаад сайн болж чадахгүй байна вэ гэхээр бидний зарим хийсэн зүйл маань байгаа ондгүй, бидний зарим хийж байгаа зүйл маань хүүхдтэй хүрдгүү, эсвэл хүүхдээ бид нар хамгаалж чадахгүй байгаа дүр зураг бол байгаад идэг. Энийг бол хүлээмжшөөрөх хэрэгтэй. Энэ бол нүцгэн үнэ. Үүний тулд одоо цаашид бид нар юу хийх ёстой юм бэ гэдэг дээр бол боловсролыг чухалчилж үздэг нь зөвхөн манай улсын институтыг дэлхийн улс оронд бол боловсрол өөрөө хүний өсөж дэвжих ирээдүйд амьдралаа хинээс ч хамааралгүйгээр аваад явчих хөрс суурин болдогтой холбоотой. Тэгэхээр сурч боловсрох эрхийг сайн эзлүүлсэн байх юм бол дараа нь ажил мэргэжлээ сонгох, нийгмийн амьдралд оролцох, одоо эргээд одоо олсон орлого дээрээ тулгуурлаад өрх гэр бүл тусгаарлах, өрх гэрээ хинээс ч гуйхгүйгээр хамааралгүй авч явах гэд маш олон эрхийг татвар төлөх, иргэний үргэнээ биелүүлэх гэд. Тэр чинь одоо нөгөө ингээд нийгэм эдийн засаг соёлын эрхээ эдлэхэд боловсрол бол ингээд сайн суурийг тавьсан байх юм бол одоо нэг үгээр бүдүүн байргаар томьёолвол төрд ачаа дарамтгүй иргэн бий болгодог гэсэн үг. Төрд ачаа дарамтгүй иргэн гэдэг чинь юу гэсэн үг юм бэ гэхээр ямар нэгэн хэрэг төвхт орооцолдохгүй, эсвэл ямар нэгэн ужиг өвчин зовлонтой биш те одоо эрүүл мэндэ сайтар анхаардаг, амьдралын зөв дадал тэгээд нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог, энэ хууль дэдлэх ёс, арчилсан ёсыг бэхжүүлэхэд хүртэл сайн дураараа мэрэгчлэрээ хувь нэмрээ оруулдаг тийм иргэнтэй болоход бол сурч боловсрох эрх бол хамгийн чухал. Тэгээд та түрүү яриандаа дурдсан асуултандаа хэлсэн чанартай боловсрол гэдэг бол яг юу юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр 2030 он хүртэл 2015 оноос 17 зорилгыг дэлхийд дахинд анхаарч зорж байгаа. Тэрний 4 дахь зорилго бол чанартай боловсрол байгаа. Энэ дэлхийд зориод байгаа доктортой хөгжлийн 17 зорилго бол цаанаа бүгд хүний эрхийг эдлүүлэх амлалтууд байгаа. Тэгэхээр нөгөө доктортой хөгжлийн 4-р зорилго чанартай боловсрол гэдэг бол сурч боловсрох эрхийг эдлүүлэхийн тулд хин юу хийх юм бэ гэдэг л амлалт байгаа. Энэ дээр хамгийн түрүүн яригдчихж байгаа нэг зүйл юм бэ гэхээр хүүхэд цэцэрлэгт хамрагдах хэрэгтэй. Цэцэрлэгт ямар байснараа тэр хүүхдийн суурь боловсролын хөрс суурь бэлдэгдэж чинь суурь боловсролоо эзэмшиж байгаагаас маш олон зүйл хамаарч байна гэж байгаа. Жишээлбэл та анги дэвшдэг те. Одоо та жишээлбэл 10 жил төгссөн те. Одооны хүүхдүүд бол 12 анги төгсөж байгаа те. Анги дэвших бүр тухайн хүний ирээдүйд орлох орлого 1.5-аар нэмэгдэж байна гэж байгаа. Тэгээ одоо та сургууль төгсөөгүй, сургуульд сураагүй завсартцсан байна. Тэгвэл та ирээдүйд олох байсан орлогоо одоо тий 15-аас 20% алдсан байна гэсэн үг. Тэгэхээр одоо тэр хүн ямар том боломж сурч боловсрох эрх олгох юм бэ гэдгийг харж болж байна. За 12 жилээ төгссөн хүний хувьд нэмээд их сургуулийн босхийг шалгуурыг хангаад орж чадж байгаа бол
тэр хүн ирээдүйд олох орлого нь улам нэмэгдэх. Тэгээд тэр хүн боловсрал эзэмшснээс гадна одоо ингээд боловсролын шатыг ахиж явж байгаагаараа тэр хүн нийгэмд эзлэх байр суурь нэмэгддэг юм байна гэдэг санаа гарч иж байгаа. За өөр нэг эдийн засгийн биш өөр нэг үнцгийг аваад үзэх юм бол эмэгтэй хүүхэд 1-ээс 12 дугаар анги төгсөх тусам ирээдүйд ээж болоод нэраа эндэгдэлд өртөх, эхийн эндэгдэлд өртөх хувь багасч байна гэж байгаа. Тэгэхээр нөгөө одоо хувийн ариун цэврээс ахуулаад одоо хоол хүнс амьдралын дадал хэрвээ хүүхдтэй болсон бол хүүхдээ одоо тэжээнд итгэх тэр ур чадварыг тэр боловсролын тогтолцоогоор олж авдаг юм байна. Тэгэхээр эн чинь ирээдүйд маш их үнэтэй хувь нэмэр болдго юм байна гэдэг санаа гарч ирж байгаа. За төсвөөлийн нэг жишээ гэх юм бол боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол хамгийн их олон дахин үржигддэг хөрөнгө оруулалт гэдэг олон улсын санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрсөн. Тэгээ боловсролын салбарт хөрөнгө оруулах сонирхол бол их байдаг. Тэгэхээр бидний зүгээс бол эртээр үеэс номд 3 улсын нэг гэж нэрлэгдэжсэн боловсролд бүр эзэнт гүрний үеэс ач холбогдол өгчээсэн анхны одоорон судлалын төв, анхны одоо хөвгүүдийн сургууль, дунд сургууль, олон нийтийн сургууль, их сургууль, төрийн албаны сургууль гэдгийг байгуулж исэн. Гэт тэр өв уламжлалаа харах юм бол бид нар бол боловсрлоор дамжуулж сайн иргэн бэлдэх, сайн иргэнтэй байснаар хүчрэг устай болох юм байна гэдгийг бол хэдэн зууны тэртээс олоод харцны нь бол бас дуртахгүй байхын аргагүй л дээ. Окей. За тэгэхээр бид нар бас нөгөө боловсролын сэдвийг ярьсан учраас би бас бусад одоо нэг маш олон цогц асуудлууд байж байна те. Тэгэхээр юу гэдэг нь бид нар нөгөө ялгуурлан гадуурхагдах эрсдэлтэй бүлэгч гэдэг юм те. Нөгөө marginalized group гэж яриад байгаа. Тэдгээр хүмүүсийг одоо боловсролын тэгш хүртээмжинд хамруулах асуудлыг нь шийдэх. За тэгээ одоо юу гэдэг нь орлогын тэгш бус хуваарлт бас эргээд нөгөө боловсролын салбар дээрээ шууд орчдөг. Би таны бас нэг дээр үед ярьж байсан icon segment дээр маш урт ярьслахыг бас харж ирсэн. Яг боловсрол тэгш бус байдалтай холбоотойгоор бас ингээд жишээ аваад нөгөө нэг амьдарж байгаа хоёр хүүхдээ одоо нөгөө нэг байршлаас амаарад одоо Улаанбаатар хотын төв зэгээс хойшоо 5 км байгаа хүүхдийг Улаанбаатар хотын төв зэгээс урагшаага 5 км-т амьдарч байгаа хоёр хүүхдийн боломж бололцоовол тэнгэр газар шиг байна гэдэг зүйлийг бол та ярьж ирснийг би бол санаж байна. Тэгэхээр бид нар сая ковидын үеэр бас тэгш бус байдлыгаа зүгээр ингээд толин тусгаад харчлаа те. Хүүхдүүд айлд компьютергүй хүүхдүүд зөндөө байхад тэнд нэг хүүхд iPad-тай, лаптоптай, гар утас, смарт утастай одоо юу гэдэг ингээд ийм харилцан адилгүй ингээд ийм орчин нөхцөл ингээд ийм байдгийг бид нар харлаа. Хөдөө орон нутагт нөгөө дотор байрны асуудал, за нөгөө нэг мал аж ахуй эрхэлж байгаа өрхийн хүүхдүүд одоо нөгөө сургууль завсардах нөгөө асуудал байдаг ч юм уу гэдэг иймэрхүү бусад асуудлуудын талаар та ер нь юу гэж бодож байна? Ер нь эдгээрийг тоомлоод бас яривал ямар асуудлыг бид нар бас ер нь анхаарч явах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө сонсогч, үзэгч хинч байсан хүний эрхийн асуудалд анхаарыг нэрээ би энийг олж харж байгаагүй. Нэр хүний эрхийн талаар илүү ихийг медиа гэх юм бол Amnesty International Монголын зүгээс бол жил болгон манай Монгол улсад хүний эрхийн төлөв байдал ямар байв, мөн дэлхийн тахны хүний эрхийн төлөв байдал ямар байна гэж тайлан гаргадаг. Эндээс та ерөнхий тойм, ерөнхий дүр зураг тэ хаана нөхцөл байдал ямар болж байгаа юм, ололт амжилт нь юу байгаа юм, ахис дэвшил юу байгаа юм, бас анхаарах асуудал, шийдэл илэрхийлж байгаа сорил юу байна гэдгийг бас мэдэх боломжтой. Үүний зэрэгцээгээр Монголын Amnesty International-ийн гаргасан судалгаа тайлангийн зэрэгцээгээр манай Монгол улсад хүний эрхийн төлөв байдал ямар байна вэ гэдгийг хүний эрхийн үндэсний комиссоос жил болгон бэлтгэн илтгэдэг. Тэгэхээр 2001 оноос хойш гаргасан одоо 25 тайланг ингээд гүйлгээ харах юм бол та ер нь манай Монгол улсад сүүлийн 25 жил хүний эрхийн төлөв байдал ямар байв, ямар хүний эрхийн асуудал байв, юуг бид нар анхаарах шаардлагатай, юун дээр оноод байгаа гэдгийг бол харж болж байгаа. Тэгэхээр ингээд ерөнхийдөө ингээд тоомлоо харах юм бол 25 жилийн хугацаанд бол хүний эрхийн үндэсний комиссийн илтгэл бүр дээр хүүхд эрхийн асуудал орсон байдаг. За сүүлийн илтгэлийн аваад үзэх юм бол нэг бүлэг дээр нь бүр одоо яг та бидний яриад байгаа Монгол улсад хүүхд эрхийг эдлүүлэхийн тулд ажиллах ёстой ямар механизм байна? Тэр нь тогтолцооныхоо түвшинд ажиллаж чадж гинэ гэдгийг хөндөж гаргаж ирсэн байна. За тэгээд тэр дотор яригдж байгаа зүйл бол хүүхдийн хөдөлмөрийн асуудал байна. За хүүхдтэй холбоотой ялгуурлан гадуурхалтын асуудал байна. Ялгуурлан гадуурхалт хүчирхийллийн асуудал байна. Тэгээд нөгөө хүүхдийн хүчирхийл ялгуурлан гадуурхалт гэдэг асуухлаар бид нар одоо ингээл нөгөө хэвлэл мэдээлэл ялангуяа цагдаагийн байгууллагад ирж байгаа өрөөдөл гомч гэдэг юм уу тэрнтэй холбоотой тоо статистикийг хараад байдаг. Гэтэл яг хүүхдийн эрхийн зөрчил гэдгийг бид нар харж байгаа бол хүүхдийг
хүүхэд гэж харахгүй байгаа. Хүүхдийг хүн гэж үзэхгүй байгаа. Бүх үйлдэлтэй л бид нар соргог байх асуудал ярьж байгаа. Тэгэхээр энэ дээр нөгөө цахим болон бие орчинд өрнөж байгаа дээрлэхлээс ахуулаад хүүхдийг зодож шийдэж байгаагаас эхлээд одоо хүүхдийг үл ойшоож байгаа, үл хайхарч байгаа, хүүхэд гуйлга гуйж байгаа эрүүл аюулгүй таатай аз жаргалтай орчинд өсөж дэвжиж амьдрах ёстой байтал өрхийн орлогоо нэмэгдүүлэх гээд ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэд олон нөхцөл байдал бол хүүхд эрхийн зөрчил нөлөөлд юм а гэдгийг бид харах хэрэгтэй болчихж байгаа гэсэн. Тэгэхээр бидний зүгээс бол яг ингээд цогцоор нь харахгүй бол бидний өнөөдөр бид нар анзаарахгүй байгаа нэг үйлдэл эргээд тэр хүүхдийн амьдралд ирээдүйд маш хоруу чанартайгаар нөлөөлж байгааг бол үүсэх аргагүй байна. Нэг. Тэгэхээр нэн тэргуунд насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө өөрөг хүлээдэг шүү. Та ямар нэгэн байдлаар хүүхэд уйлж авах юм бол хүүхэд аврал ирж авах юм бол хүүхэд хэцүү байгаа юм бол тэрэнд цаг гаргаад анхаарад бас тэр хүүхдээс илүү олон жил амьдэрсэн гэдэг туршлагаараа тусгалаараа гэдгийг бас зөвлөмөр байгаа. Тэр нь та ямар мэрэгчлээ байх, та хаана байх, төрийн алба, хувийн хвшил, төрийн бас байгууллагад ажиллаж байгаа гэдэгс үл хамаарж байгаа гэсэн санаа байгаа юм. Үүний зэрэгцээгээр соргог гэдгийн цааны юу хэрэгдэж байна вэ гэхээр за миний хүүхэд л юм биш байвал баруу. Миний хүүхдэд л тулаагүй юм чи одоохондоо яах вэ гэх биш. Яагаад энэ хүүхэд ингэ байж байгаа юм? Яагаад энэ хүүхэд уйлаад энэ хүүхэд ингэ санаа зовно? Энэ хүүхэд эцэг их гэр бүлийн халуундлаа уур амьсгалт байхгүй байгаа юм гэж асуудаг. Тэгээ хариултыг нь тэр хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хүмүүсээс заавал авалдаг л байгаа ч гэж байгаа. Тэгэхээр засаг дарга бол засаг даргаас, эцэг их бол эцэг ихээс, багш бол багшаас, нийгмийн ажилтан бол нийгмийн ажилтнаас гээд асуумаар байгаа. Ингэж асуудаг байх юм бол бид нар маш олон одоо хүүхдэд тулгамдж байгаа асуудлыг арилгахад хувь нэмрээ оруулах боломжтой. За одоо сүүлийн үед их өндөр яриад байгаа цахим орчны дээрлэхлийн асуудал байна. Гэтэл манай үед бол дээрлэхэл байсан уу гэдээ асуух бол байдаг ус. Манай үед ч юм бол дээрлэхэл ямар хэлбэрээр явдаг байсан бэ гэхээр шилжиж ирсэн хүүхдийг дээрлэх нь. За эсвэл дээд ангийн хүүхдүүд, доод ангийн хүүхдүүдээ дээрэмдэн. За эсвэл өөр сургуулийн хүүхэд манай сургууль дээр ирж дээрэмдэн гэдэг нэг юм. Энд чинь дээрлэхэл нь ингээд ужигрж ийн гэсэн санаа тийм. Тэгээ энэ дээр бол уг нь хэрвээ багш ур чадвар сайтай бол яг тэр шилжиж ирсэн хүүхдтэй ангийн хүүхдүүд харилцаж байгаа харилцаан дээр бараг 1 минутын дотор багш арга хэмжээ аваад хандлагыг өөрчлөх одоо хөндлөнгөөс оролцох боломжтой. Хүүхдийн буруу үйл гэдгийг таниулах боломжтой байдаг тийм. Яавд зохистой вэ гэдгийг таниулах боломжтой байдаг. За тэр бие махбод халдж байгаа тийм хүүхдийн одоо сурах хүчийг нь хулгайлж байгаа сурах хүчийг цүнх хичээл хэрэгслийн дээрндэг байсан манай үеийн тэр нөхцөл байдал ч одоо орчин нь өөрчлөгдөөд бие махбодын бус мөртлөө сэтгэл санаа тухайн хүүхдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал те одоо муухайгаар ярил чи ядуу чи боломжгүй чи машинаар явдггүй алхаж ирдэг гэдэг тэр дайрж байгаа үг хүртэл тухайн хүүхдэд хүчирхийллийн байдалтай шүү гэдгийг нь ойлгуулах таниулах байдлаас томчууд байдаг. Зарим нэг сургуульчин бүр явган байдгаа машинтай ирсэн чинь Пүрөөсөрөөс бууж ирсэн ингээ ялгарлан гадархаад байна гэ сайн нэг сошиал дээр чинь нэг тийм видео байсан шүү. Тийм. Тэгэхээр энэ бүх зүйл бол цаанаа хүнийг хүн гэж үзэхгүй байгаа юм шүү. Хүнийг хүн гэж хүндэтгэх ёстой байтал хүнийг би хүн гэж үзэхгүй гэдэг хандлагыг төлөвшүүлээд байна гэсэн. Тэгэхээр энд эцэг эхийн оролцоо маш чухал. Эцэг эхийн гэртээ суугаад тэр прюс ундгийн юм байна штэ гэж эвэлж байгаа дооёолж байгаа чинь цаанаа хүүхдэд чинь маш хоруу маш буруу үлгэр дуудайл болж байгаа юм шүү те. Тохомсож шууд суух бах те. Тэр чинь тэгээд зүүн бид нар одоо ингээ эргээд бодох юм бол одоо уншигч сонсогч үзэгч хүмүүсийг ингээд бүгдээрээ дахиад асуухад яг хүүхэд насны дурсамжийг асуумаар байдаг байхгүй. Хамгийн анхны дурсамж та яг хэдэн настайгаас самдаг вэ? Та хизээ хүнийг ангилж, ялгаж, шошго тэмдэг наад сурсан бэ гэж бодмоор байдаг. Тэгэхээр ингээд би ингээд эргээд бодоход бол би ингээд 5 дугаар ингээд 13 настай байхдаа анх удаа одоо онц сурдаггүй, холоос явдаггүй, бүтэн өнчин хагас өнчин эцэг их нь байгаа, эцэг их нь байхгүй өмөд юу юм дээрээ байдаг гэд нэг анги дотор судалгаа хийхэд л багш нар бидрийг ингэж ангилдаг юм байна штэ гэдгийг сурч ирсэн байхгүй. Тэр болтол би ерөөсөө тэр хүүхдүүдийг тэгж ангилдаг, хүүхдүүдийн хооронд тийм ялгаа байдаг гэдгийг мэдэхгүйгээр тоглолт надад өсөж ирсэн байна. Тэгэхээр нэг 12 хүртлээ бол би тийм юм мэдэхгүй төссөн юм шиг байна. Яг манай сургуулийн орчин бол тий. Тэгээд дараа нь тэр нэг ангийнхнаасаа судалгаа авна. Тэр судалгаагаа бүгэлж ирээрээ ийм хүүхдүүд нь ингэж хариулаарай гэд багш яг хэлж өгч яхад томчууд манай сургуульчин биднийг ингэж ангилт юм байна штэ гэж байгаа тий. Гэтэл тэрнээс цаашаа албан ёсоор ангилдгаас эхлээл дараа нь яриа хөр юу болсон бэ гэхээр
чи холоос явдаг. Чи амжиргааны төвшнгөөс доогоор орлоготой айлих, чи халамж авах хэрэгтэй байдгийн байлээ. Чи хагас үнч юм байлээ гэж хүүхдүүдийн яриа өөр болоод эхэлж байгаа байхгүй. Тэр болтол бол мэддэггүйсэн. Тэгэхээр томчууд бид нар санаа тоолон санамсаргүйгээр хүүхдэд үлгэрлэж байгаа. Тэгэхээр бид нар зүйн ямар нэгэн өмнөө шошго тэмдэг тавихгүйгээр нэг хүлэн зөвшөөрч хүндэтгэж харьцдаг байх те. За тэгээд эн чинь бүр цаашаага ярих юм бол хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүй, аавтай ээжгүй. За тэгээд бүр ярих юм бол казак туваа сонсохын бэрхшээлтэй дохионы хэлмэрч шаардлагагүйгээд манад бол өндөр нам өргөн бүдүүн одоо тэгэл одоо бүр тэг гоо сайхны хэмжүүрийг хүртэл октын дунд ярьдаг, шаарддаг энэ ч юм бол аюулгүй юм л да. За бид нар ерөөхдөө подкастын маань эхний хэсгээр бид нар ер нь хөвчлэн боловсрол, чанартай боловсрол хүүхдээ ирэх гэж юу юм? Ямар одоо бүлгүүд одоо юу гэдэг ямар субъектүүд багш нар сургуулийн орчинд ажиллаж байгаа хүмүүс эцэг эхчүүд ямар үүрэг оролцоотой байдаг талаар ярьлаа. Тэгээ эцэг эхчүүдтэй холбоотой бас нэг бид нар сая илүү сургуулийн орчинтой холбоотой нэлээд төвлөрж ярьлаа. Одоо би нэг жоохон өрхийн хэмжээнд хэм одоо юу гэх айл гэрийн төвшөнд эцэг эхүүдийн хувьд бас нэг хүүхдийн одоо бас хөндөгдөх ёстой нэг юм асуудал юм болоо гэж би бодоод байгаа. Жишээлбэл хүүхдийн одоо нэг тоглож наадах эрх гэдэг нэг эрхийг бас нэг магадгүй идэвхжүүлэхгүй утас ингээд үзүүлээ орхичдаг ч юм уу. Яг би ч үзүүлдэг л дээ. Гэхдээ зүгээр бас нэг хит тэгж их байдаг ч юм уу. За магадгүй нөгөө нэг одоо юу гэдэг нөгөө хүүхдтэй нөгөө сайн сайхныг хүсээд багаас нь нөгөө нэг ерөөсөө бүр айгүй олон сонгон одоо дугууланд ерөөсөө бүр юу гэдэг те нас бид гүйцсэн хүн шиг ингээд ийм ачаалттай ингээд нэг ийм машин робот болох гээд байдаг ч юм уу. Нэг ийм асуудал бас бид нэр ярих хэрэгтэй юм болов уу гэж бодоод дээрэс нь бас эцэг эхчүүд бас ялангуяа манай уламжилт одоо соёлд гэх юм уу одоо юу гэх юм нийгэмд байгаа ойлголт бол ер нь эцэг эхчүүд нь хүүхдийнхаа мэрэгжил тэр бүх зүйлийг ер нь чиглүүлээд орхичдаг те эсвэл бүр зарим тохиолдолд шахдаг те би цэргийн хүн байлаа гэж бодоход миний хүүхд цэргийн хүүхд хүн болох ёстой л гэдэг нэг тийм юутай шийдэл рүү ер нь бол шахдаг ийм одоо хүүхдэд дарамт очруулдаг те минийх одоо аав ээжийнхаа мэрэгжлийг өвлөх охоо гэх ингээл янз бүрийн байдлаар хэлдэг. Нэг иймэрхүү өрх дотор явж байгаа тэр асуудал хүүхдийн ирэхэд бас тодорхой хэмжээнд бид нар хүндж яриул гэж бодоод байна. Тэгэхээр эхний асуулт дахиад хөндөгдөж гарч ирж байгаа юм. Бид нар хүүхдийг хин гэж хараад байна вэ? Тэр хүний хувьд, тэр гэр бүлийн хувьд тий хүүхд хэмбэл болчиход байгаа юм л та. Тэгэхээр ханаагүй хүсэл, биелээгүй мөрөөдлийг өөрт нь үзүүлэх хүүхэлтэй юм уу? Эсвэл өөрөө хүсэл зоригоороо мөрөөдөл тэмүүллээрээ өөрийнхөө амьдралыг бүтээгээд явах хувь хүн юм уу гэж харахаас л эхлэх юм шиг байна. За одоо жишээлбэл одоо би өөр дээр ярихад бол би ингээд эмч гэр бүл төрж өссөн. Тэгээ өөрийгөө бол эмч болно. Бүр миний хүсэл мөрөөдөл бол одоо юу гэдгийг тархины чиглэлээр мэрхсэн тархины асуудлыг бол ер нь гартаа оролцсон мэдрэлийн мэс засч болно гэж боддог байсан. Гэсэн хэдий боловч яг ингээд конкурстад хуваар авах болонгууд за ангаахаар явуул чи наад мэрэгчлэрээ мэрэгшин гэвэл нэг хамгийн багтаа 10-аас 12 жил за боли 15 жил болноо. Чамайг 15 жилийн дараа хоолтойгоо золох гэсээр байтал миний хинц хүүхэд яаж амьдрах вэ гэдгийг харах гэсээр байтал бид хоёр үхээд өгнөө. Тийм учраас чи өөр мэрэгч сонгоо гэж байгаа. За яг хөө энэ бол яг миний үеийн нөхцөл байдал байсан тийм. За тэгээд би нийгмээр конкурстад хууль олон улсын харилцаагаар явах уу гэх тэгэнгүүт за даргын хүүхд дарга болд юм аа. Дипломатын хүүхд дипломат болд юм аа. Ядаж асуудалд орвол хууль ярьдаг хүн болохгүй даа чи гэж байгаа. Тэгэхээр энэ бол ингээ мэрэгжил сонголтод яаж нөлөөлж байгаа гэр бүлийн орчны нөлөөллийг бол эндээс харж болж байна тийм. Яг гэр бүлийн орчин одоо надад байсан гар доорх их сурвалж мэдээлэл ном үзүүлэн ээж аавын ажил дээр очисон хүмүүсийг хөндлөнгөөс хараад би зөвхөн номоос гадна бас тэр хүмүүсийг яаж ажиллаж байгаа аяглаж байгааг хараад би ч суралцж байгаа шүү дээ тий. Өвчтөнтэй яаж харилцах хэвтэй, эмчлүүлж байгаа хүнийг би яаж анхаарах хэвтэй, баярлсан хүн яадгийг, тэрнээс яаж урамшдаг ингээд. Тэр бүх ингээд амьдралаас суралцж байгаа үйл явц дээр тулгуурлаад хүсэл мөрөөдлөө тодорхойлж явахад нэг нийгмийн эргэлт, нийгмийн нөхцөл байдал бол надад тийм боломжийг бол олгоогүй байх жишээ тий. Тэгэхээр энэний цаана юу харагдаж байна вэ гэхээр яг манай гэр бүлд бол яг нэг аав ээжийн мэрэгжлийг эзэмшээд өвлөөд хоёр ах мэрэгжлийн авцсан учраас тэр хүмүүнээс бол тэгээ мэрэгжил өвлөвлөх гэдэг ойлголт бол байхгүй байсан. Эцэг эхийн хувьд бол одоо үхэд өгөхөд миний хүүхэд тэ надгүйгээр сайн сайхан амьдрах боломж нь юу юм бэ? Тэрийг л харъя л гэсэн л байна л та. Тэгээ одоо ингээ хэрэг харах.
Зүй нь бол хүсэл мөрөөдлөөр бол тэр хүн амьдралаа аваа явах боломж байхад бол ийм нэг нийгмийн эдийн засгийн шинжтэй нөхцөл байдлыг бол бид нар бол мартах ёсгүй. Зүй нь таны хүүхэд хинч байсан та бие махбодын тээж төрүүлсэн болохоос тэр хүний амьдралд насан туршдаа хамт байж чадахгүй гэдгийг хүлээмжшүүлэх хэрэгтэй. Манай монголоор тийм зөв үг байгаа шүү дээ. Ихийн санаа үр дүрийн санаа ууланд тий. Тэгэхээр та биеийн төрөлхөөс ухааны төрөлхөө бас нэг ухааны байгаа дүгнүүд байдаг. Тэрний чинь цаана мессеж юу вэ гэхээр та хүүхдээ бас баяртай гэж явуулах. Хүүхдээ ингээд амьдралын зам харгуугаар ингээд араас нь ингээд хөнгөн нудраад явуулах тэр үе иришүүл гэдгийг хэлээд байгаа шүү. За тэр болтол яах вэ гэдэг дээр бол одоо тэр хүүхэд насыг хүүхэд нас шиг өнгөрүүлэх гэдэг дээр нэгдүгээрт бодох зүйл юу вэ гэхээр хүүхдийг сурах ёстой насанд нь сурах тухай ойлголт. Цэцэрлэгийн насанд нь цэцэрлэгт нь явуулаач. Миний одоо гуйх юм бол тэр. Цэцэрлэгийн насанд нь цэцэрлэгт нь явуулаач. Сургуулийн насанд нь сургуульд нь явуулаач гэж байгаа. Тэгэхээр 0-18 насанд нь боловсрал эрүүл мэндийн үйлчилгээг төрөөс үн төлбөргүй үзүүлж байгаа үед нь та тэр боломжийг нь битгий хаяач. Өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд битгий морь унуулаач. Өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд битгий ажил хөдөлмөр эрхлүүлээч. Хүүхэд наснда тэр хүн чинь боловсрох тэр боломжоо олоод аавна гэдэг чинь ирээдүйд та байхгүй болсон ч хэрэгтэй байдаг юм аа. Хөгжлийн бэрхшээлт хүүхдээ бол ивэм хөөх юм чадахгүйгээд битгий гэртэй байлгаач. Эсвэл битгий сургуулж явуулахгүй, эсвэл сурдгүй юу одоо сонсголын бэрхшээлтийн дохионы ил мэдэхгүй гэд битгий гэртэй хар тохоогоор яриад байгаа чи. Тэр чин цэцэрлэгтээ яваад албан ёсны ингээд ном дүрм журмын дагуу ингээд дохионы илээ сурж байгаа чинь цаанаа одоо 29 дугаар сургуульд 1-р ангид ороход нь суурь нь болдго юм аа. Тийм учраас дохионы хэл мэдэхгүй гэдэг өөрөө дохио зохиож ярих биш. Ингээд одоо хүүхдээ багаас нь сургаач. Энэ эргээд та байхгүй болсон ч хэрэгтэй байдаг юм шүү гэдэг нэг санаа явж байна. За үнэхээр хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байх юм бол тэр хүүхдэд чинь ямар ур чадвар хэрэгтэй байгаа юм те. Тэр хүүхдээ ингээд дэмжихийн тулд та цаг зориулахаас өөр аргагүй нь ойлгох юм чинь аа. Түүнээс биш одоо хүүхэд өөрөө ингээд сонгох боломжтой байхад одоо би жоохон бахта төгөлдөр хурс сураагүй сур. Би балетад явж чадаагүй надад ийм боломж олгоогүй юм. Бүжигийн эвсэлтэй бол гэдэг ч юм уу. Энэ бол одоо тэр хүүхдийг залхах нөхцөл байдал үүсдэг. Тэгээ сүүлийн үеийн судалгаанаас хүүхдийн тархины хөгжил болон хүүхдийн тууштай байдлын үр дүнг аваад үзэхэд хүүхэд багадаа олон янзын дугууланд явснараа биш харин нэг одоо дугуулan гэдэг юм уу нэг ур чадварыг тууштай улам өнгөлж зүлгэж сайжруулснараа тэр хүүхдийн одоо амжилт тодорхойлогддог юм байна. Гүйцэтгэл сайн байдаг юм байна гэдгийг мартахгүй болчиход байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл та хүүхдээ хэл сурах гэж байгаа бол нүүбийн 6 хэлийг сур гэж 6 хэлийг сурахаас илүүтэйгээр их хэлний 1-5 дугаар анги хүртэл нь сайн сургаад өгчих. Ялангуяа ардын аман зохиолын та өөрөө тий туйлын мөн чанар, туйлын тэр уран яруу үгийн сангаас гадна төсөөллийн тэр нөхцөл байдлыг үлгэр домгийн тэр зах хязгааргүй нөхцөл байдалд нь аялуулаач. Хүүхдийн тэр төсөөллийг хэлснээрээ дараа нь ямар хэл үзсэн ч тэр хүн ч өөрөө аваа явчихна. Тэгэхээр их хэл болон ардын аман зохиолын суур үйл уламжлалыг нь та сайхан ивэд өгөх юм бол дараа нь тэр хүүхд 5 дугаар ангиас альны гадаад хэл сурлаа гэхэд та их хэлнийхээ суурийг сайн тавьсан бол хинээрч гоохгүй ингээд дараагийн барилга нь өргөдөө явчихна. Тэгэхгүйгээр зөндөө олон хэл сурж байгаа ингээд хэлийг ингээд харилцаа адилгүй сураад эхлэхлээр тэр хүүхэд чинь их хэлний суурь нь сайн тавигдаагүй үед бол ирээдүйд тэр хүний амин чанар юу вэ? Би юу хин юм бэ гэж өөрөөсөө асуулт асууж эхэлнэ гэсэн. Тэгэхээр тэр хүний амин чанар юу юм? Тэр хүнийг тодорхойлж байгаа их хэлээ эзэмшээгүй тохиолдолд тэр хүн бол эргээд танаас яагаад надаас ийм олон дугууланд явуулч байгаа? Би юу нэм байсан шүү дээ гэдгээс ахуулаад хэлсэн. Яг го төгсгөлд нэг санаа хэлэхэд спорт чухал. Бид нар ингээд илүү ур чадвар талаас ярьлаа. Спорт бол хүүхдийн хөгжилд амин чухлаас гадна булчингийн хөгжил ингээд олон зүйл чухал. Жишээлбэл та хүүхдтэй уцаар одоо мэдээлэл авах боломжийг олгодог гэж ярьлаа. Тэгээд би саяхан ингээд нөгөө сургуулиудын бага ангийн хүүхдүүдийн нөгөө нөхцөл байдлыг ингээд харангуут амны үндийн арим цэврээс гадна нүдний шил зүүж байгаа хүүхдийн тоо нэмэгдсэн байгаа. Тэр чинь цаана юу яригдчих чинь нөхлөөр нөгөө хүүхдийн сул хараа за тэгээд мэрэгжлийн янз бүрийн асуудлууд үүсэж байгаа юм байна гэдгийг бол харах боломжтой болж байгаа. Үүний зэрэгцээгээр тухайн хүүхдүүд сул хараатай болж байна. Тухайн хүүхдүүдийн бие махбодын хөгжил анхаарах хэрэгтэй байна. Ялангуяа боловсролын хүрээлэнгээс хуучнаар боловсролын хүрээлэнгээс хийсэн Монгол хүүхдийн хөгжлийн судалгаан дээр хотын хүүхдийн ийм биеийн тамирын төсвөр, хурд,
сул байна гэдэг баримт нотлохоо ингээл 5-5 жилийн хооронд ингээд хийхэд гарч ирээд байна л да. Энэ юу яриад чинь нөхлөөр бид нар хүүхдтэй эрдэм мэдлэг, оюуны чадхаас гадна бие махбод энэ биеийн тамир тэнхээ төсвөр чадрыг зэрэгцүүлж авч явах сурахгүй болохгүй байна. Үүгээр тууштай байдал гэдэг зүйлийг ойлгох юм байна гэдэг бас хүндмөр. За баярлалаа. Миний дараагийн асуулт илүү одоо юу гэдэг бидний юу гэдэг сая эдийн засаг нийгэм талаас нь ярьлаа те. Дараагийн асуулт хүүхд одоо нөгөө үзэл бодлоо илэрхийлэгч гэдэг юм уу? Жигсаал цуглаанд оролцох ч гэдэг юм уу? Илүү иргэний болоо улс төрийн эрх гэдэг одоо хөндий гэж бодож байна л да. Тэгэхээр одоо юу гэдэг хүүхд одоо 18 нас хүрээгүй хүүхд шилбэл жигсаал цуглаанд шууд одоо очиод оролцох юм уу? Эцэг эхээсээ дагуулж очих юм уу? Эцэг их асар хамгаалагчаа дагуулж очих юм уу? Ер нь энэ үзэл бодлоо илэрхийлэх жигсаал цуглаанд оролцох ч гэдэг юм уу? Улс төрийн эрхтэй холбоотой тодорхой мэдээж шиг зардалтууд байгаа. Сонгуул одоо өгж хараахан болохгүй ч юм те. Тэгэхээр энэ талаар нь тийм. Яг хүүхд эрхийн тухай дээр бол хүүхэд оролцох ёстой гэдэг баталгаажуулсан тунхагласан юм байна. Тэнгүүт оролцоог гингүүт одоо бид нар зөвхөн жагсаал цуглаанаар хардаг те. Тэгвэл хүүхэд өргөдөл гомдол гаргах. Хүүхэд болж ийн болохгүй байгаагаа илэрхийлэх гэдэг чинь хүртэл оролцоо байдаг. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комисс бол яг энэ хүүхдийн өргөдөл гомдлыг хүлээж авдаг журамтай. Тэгээ нөгөө томчуудаас хүүхдийн өргөдөл төлөөлж хүүхдийн өргөдөл гомдлыг хүлээж авахаас гадна хүүхэд өөрөө зориод очиход өргөдөл гомдлыг хүлээж авдаг. За тэгээ үүнийг хийхин тулд одоо хүүхдийг хүлээн зөвшөөрөх гэдгээс гадна хүүхэд ч өөрөө тэгээ хүний эрхийн үндэсний комисс гэж юу юм хаана очивол болох юм гээд тэгээд хэрвээ та бүхэн санаж ивэл чимээгүй хашгираа ингээд Eagle телевизийн хийсэн нэг 90 сурвалжлах нэвтрүүлэг байдаг. Болорт бай сэтгүүлчийн 29 дугаар сургуулийн. Тэгэхээр нөгөө 29 дугаар сургуулийн боловсролын чанар болохгүй байна. Тэгээ одоо ингээд бид нар ингээд мэрэгжлийн багшаар ингээд мэрэгжлийн дохионы хэлээр суралцах боломжтой байхад болохгүй байна. Чанартай боловсрол эзэмшиж чадахгүй сургуулаа төгсөөд ажил мэрэгжил эзэмших гэхэд бол бид нартэй ингээд яг хүссэн мэрэгчлээ сонгоод их сургуулийн босхийг даваад орё гэхэд бол чадахгүй байна. Ийм учраас манай сургуулийн нөхцөл байдлыг анхаараач те бид нар ингээ үзэл бодлоо илэрхийлэхэд бидрийг сонсохгүй байна. Сургуулийн удирдлага бидрийг анхаарахгүй байна гэдэг хүний эрхийн үндэсний комиссээр хандж исэн жишээ бол байдаг. Тэгээ хүний эрхийн үндэсний комисс түүний мөрөөр нь ажиллаад сургууль дээр нь шалгалт хийгээд хүүхдийг сонсох анхаарах шаардлагатай байна те хүүхдээ бас бүрэн дүр анхаарч ажиллах юм байна гэж гаргаж исэн гэж туршлага байна. Тэгэхээр хүүхэд жагсаал цуглаан гэдэг бол зөвхөн оролцооны нэг хэлбэр юм аа. Хүүхэд болохгүй байгааг олж хараад дуурж ийн гэдэг бол оролцооны хамгийн чухал хэлбэр. Тэгэхээр хүүхэд тэр үнний дуу хоолойг одоо өөрөө үнэн гэж бодож байгаа зүйлээ мэдрээд төрөлхийн тэр мэдрэмжээрээ дуурж яахад нь бол дуугавэ болдгүй чи юу мэддгийг ингэж дарах гэдэг бол өөрөө хүүхдээ оролцоог боомлж байгаа хамгийн муу туршлага байгаа. Тэгэхээр гэр бүл дотроо ч гэсэндээ хүүхэд дуу хоолойгоо илэрхийлж яхад нь дуурдаггүй байхаас гадна бүр ингээд таны хэлсэнчлэн гол нийтийн газар очиод жагсахт нь хүртэл эцэг их хань болоод бараа болоод нэгт хүүхдээ одоо аюулгүй байдлыг хангах үүднээс нөгөө талдаа хүүхдийнх нь эрхийг эдлүүлэхэд одоо үлгэрлээд тэнд очиод дуграад эвлдээд нэгдээд зогсож хахад нь хүүхдийг нь үл ошоож ивэл те хүүхдийнхээ өмнөөс миний хүүхд үг хэлийг инээ наад микрофон орчны 3 минут ярьяач гэдэг юм уу те тийм байдлаар хүүхдтэй тэр оролцох туршлагыг оролцооны эрхээ яаж идэх вэ гэдгийг нэрвтэл ингээ үлгэрлээд харуулж авах нь зүйтэй. Манай Монгол улсын хувьд бол үндсэн хуулийн цэцээс бол хүүхэд жагсаал цуглаанд оролцох хэрэгтэй. Хүүхдийн оролцооны эрхийг бол эцэг их нь бол баталгаатай эдлүүлнэ. Заавал анхаарах ёстой гэдээ бол шийдсэн. Тэгэхээр хэрвээ хүүхэд чинь жагсмаар байгаа бол хүүхдийнхаа аюулгүй байдлыг хангаад та хүүхэдтэй бараа болоод жагсаад оролцоороо хүүхэд чинь цугламар байна, дуграмар байна, сургуультай шаардлага хургуулмаар байна. Эсвэл засаг дарахтаа үгээ хэлмээр байна. Эсвэл миний амьдарч байгаа нөхцөл байдал болохгүй байна. Миний тоглоомын талбайг бий болох ёстой байтал бий болохгүй байна. Аливаа тэр одоо эрдэнэ төлөөлөгчдийн хурлаа төсөв тавиа гэд хэлэх бол түүнд нь ингээд махраа зүтгээд хүүхдтэй үлгэрлээд хүүхдийн сайн сайхны төлөөдүүдийг бусад олон хүүхдийн эрхийг эзлэхийн төлөө бас та бүхэн оролцдог байгаарай гэж хэлмээр байна. Аха. Та сая хүний эрхийн үндэсний комисстэй холбоотой асуудлыг бас ярьлаа. Би нэг тоо харсан. Хүний эрхийн үндэсний комисс дээр хүүхдийн эрхийн асуудлаар 20-с 25 онд 310 гомдол ирээд тэрийг шийдвэрлсэн гэсэн нэг юм тоо байгаа юм. Тэгэхээр би бас энэ тоо бол бас харьцангуй бага юм болов нийт нөгөө нэг одоо юу гэдэг хар ухаанаар ботход те Монголд байгаа хүүхдийн эрхтэй холбоотой асуудалтай харьцуулаад ингээд зүгээр хар ухаанаар ботхоор харьцангуй бага юм болов. Тэгэхээр магадгүй юу гэдэг хүний эрхийн үндэсний комиссд хандах боломжтой
гэдгээ бас хүмүүс бас төдийлэн сайн мэддгүн болов уу гэсэн тийм одоо зүгээр надад сэтгэл төрж байгаа. Түүнээс юу гэдэг хүний эрхийн үндэсний комисс бол илүү мэргэжлийн байгууллага өөрсдийнхөө нөгөө одоо тогтоосон чиг үүргийн хүрээнд бол маш сайн ажиллаж байгаа л гэж одоо тийм одоо хувийн одоо бодол байж юм. Тэгэхээр энэ үргэлжлэл гомдлыг илүү их өгдөг тийм байхын тулд одоо манай Amnesty International-ийн бас нөгөө нэг гол концепц бол тийм эрхээ мэд, эрхээ шаард, эрхийн хадлаа тэмцэгдэг энэ концепцийг илүү их биднээс олон хүнд хүргэхийн төлөө л ингэж ажиллаж байгаа. Тэр хүрээндээ ч гэсэн ингээд подкаст игээд сууж байгаа юм. Тэгэхээр ер нь яаж хүмүүс илүү их үргэлжлэл гомдол өгдөг болоосоо их наашийн. Зүгээр ер нь ямар хаана хандхаа ядаж мэддэг болоосоо ч юм 108 гэдээ бас утас байгаа ч гэдэг юм ингээд бас ийм агцтай зүйлсүүд бас байгаа л тийм. Тэгэхээр та Монгол улсын нутаг дэвсгэртээр хаач амьдарч байгаа сүүл хамаарад одоо сонсогч хүүхэд те үзэгч хүүхэд эсвэл эцэг их нэг бол хүүхдийн төлөө санаа зовсон хэм бугаач байсан. Яг таны хэлсэнчлэн 108 гэдэг утсыг бол мэдчих хэрэгтэй. Тэгэхээр хүүхдийн эрхтэй холбоотой ямар нэгэн асуудал гарсан л бол та тэрийг болохгүй байна гэж мэдэрсэн л бол тэр доторчин байгаа тэр нэг дуу хоолой яагаад ингэж байгаа юм бол эн чинь буруу үстэй болохгүй үстэй ийм байдаг гэж юу гэж эргэлзэж байгаа бол та 108 руу залгаад асууж болно гэсэн үг. Тэгэхээр 108 руу бол зөвхөн одоо асуудалд орчоо залгах гэхээс илүү тэр зөвлөгөө авч болно. Хүүхэд та өөрөө залгаад зөвлөгөө авч болно. Эцэг эхийн хувьар чи хүүхэдтэй холбоотой зөвлөгөө авч болно. Тэгэхээр 108 утас бол танд нэгдүгээр зөвлөгөө өгнө. Хоёрдугаарт таныг мэдгүй байгаа асуудлаа би яах вэ гингүүт те цагдаатай холбох бол цагдаатай эсвэл одоо өөр нэгжтэй холбох бол нэгжтэй холбоод өгнө. А гуравдугаарт үнэхээр ноцтой зөрчил байх юм бол шууд тэнцээ чин баг ажилдаг. Тэр багтай холбоод тэр хүүхдсэн баг тийм тэр одоо яг хүүхдийн асуудал хариуцсан баг тэр нэг агентлаг дээр байгаа хүүхдийн асуудал хариуцсан баг байгаа. Тэр нь өөрөө тэр хүүхд рүү зорж очдог гэсэн үг. Тэгэхээр та нийслэлд байна уу гэдгээс үл хамааран та 21 аймагт байна уу гэдгээс үл хамааран яг 21 аймаг болон нийслэлийн 9 дүүрэгт баг байгаа. Тэгэхээр тэр хүүхдийн төлөө ажиллана гэсэн баг 108-аар ирсэн тэр дуудлагын мөрөөр ажилладаг гэсэн үг. Яг хүүхдүүд 108 гэдэг тэнгуут яаж ажилладаг юм бол гэд мэдэхгүй залгадаг. Тэгээд чимээгүй байж байгаа тасалчдаг. Энийг яг чимээгүй дуудлага гэдэг бидний нөгөө ярьж занснаар бол хүүхд тоглоод байна гэж ярьдаг тийм. Тэр хамаагүй та 108 руу залгаад би ингээд энэ дугаар ажилтдаг эсхийг мэдхийг хүссэн юм аа. Би ингээд одоо үе тэнгийн дээрлэгтэй холбоотой ийм асуудал байгаамаа. Эсвэл одоо юу гэдгийг те би ингээд хин нэг шохоорхоод яаж илэрхийлэхээ мэдэхгүй байгаа гэдгээс ахуулаад тэнд хүүхэд уйлаа байжсэн эцэг ихгүй асран хамгаалагчгүй байсан манай одоо ангийн хүүхэд ээж аав нь мал дээр гэртээ ингээд өрх толгоолоод байдаг юм аа гэдэг ч юм ингээд ямар ч асуудлаар та хүүхэдтэй холбоотой зовж байгаа зүйл байх юм бол лавламаар мэдмээр байгаа зүйл байх юм бол 108 руу зөрөгтэй залгаад лавлаад ярьдаг байгаараа л гэж нэг за 108-аар шийдэх боломжтой асуудлууд байна, боломжгүй асуудлууд байна тий. Тэнгүүт комисс яат юм бэ гэхээр ингээд төрийн байгууллагууд нь ажиллах ёстой байсан ч ажиллахгүй болоод эхлэнгүүт ажилласан ч таны асуудлыг шийдэж чадахгүй байгаад эхлэнгүүт хандна гэсэн үг. За хар үгээр ярих юм бол дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу гэд одоо хинт хандхаа мэдэхгүй бол та хүний эрх үндэсний комисс хандаарай гэж. Бас утсаар ярьж болно, бие ч ловчлоо зөвлөгөө авч болно. Танд гарц гаргалгаа байвал та ийшээ очиорой гэд тэднэр зөвлөнө. Үнэхээр төрийн байгууллагууд нь ажиллаад үр дүн гараагүй байх юм бол тэд нар өөрсдөө гомдлыг хүлээж аваад таны өмнөөс асуудлыг шийдэхгүй явдаг гэсэн үг. Гол зарчим нь. За ойлголоо. Бид нар бас нөгөө гомдол саналтай холбоотой юм ярьсан учраас ерөөдөө бид нар айгуу гоё гэгээлэг юм ярих гэж хичээж байгаа миний асуултууд. Гэхдээ яалтчгүй бас жоо хар бараанд сэдвтэй холбоотой нэг ганцхан асуулт асууя гэж бодож байна. Хүүхдийн эсрэг маш олон төрлийн үлдэгдэж байгаа хүчирхийллүүд байж байна. Одоо хэвлэмжлэр гарч байгаа янз бүрийн мэдээ одоо энэ юуг сонсоход бол ер нь бол хүүхдтэй одоо эцэг хүний хувьд бол бас тийм одоо юу гэдэг тухайн өдрийн муудэнд баг ажлын бүтээмжинд ингэж нөлөөлөх хэмжээний л тийм одоо янз бүрийн мэдээлэл хүчирхийлэл гэмтэргүүд үлдэгдэж байна л та. Тэгэхээр энэ талаар гол түгээмэл байгаа энэ хар бараан асуудлуудын талаар нэг тоомлоод нэг ярил. Бид нар ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр хүүхэд хүчирхийлэлд өртөж байна. Хүүхэд хүчирхийлэлээ хохирч болсон байна. За тэр нь гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн ганц жишээ байгаа л бол тэнд хүүхэд хамгааллын тогтолцоо ажилласан уу үгүй юу гэж асуудаг байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр манай Монголын төр хүүхдэд хамгаалж байна уу үгүй юу гэж асууж байна гэсэн. Тэгэхээр энэ асуултын хариулт бол одоо ямар нэгэн хохирч хүүхэд байхгүй 0 тийм ямар нэгэн хохирч хүүхэд байхгүй гэдэг тийм тайлан мэдээ гарч байгаа бол хүүхэд хамгаалж чадчихна л гэсэн үг.
За хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон одоо жишээлбэл юу гэдэг нь өсвөр насны охид насан туршид байхдаа жирэмсэлж байна. Эсвэл бага насны хүүхэд хүчирхээлд өртсөн байна. Бага насны хүүхдийг хүчирхээлсэн байна. Нэг бол бүр хүүхдийн амь насыг онц хэрцгийгээр ноцтойгоор бүрлгсэн байна гэдгийг чинь цаана тэр хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн хүмүүс үүргээ биелүүлсэн үү гэдэг асуулт. Цагаагийн ажлыг хийсэн үү? Нийгмийн ажлын ажлыг хийсэн үү? Эмч эмнэлгийн байгууллагын ажилтан эмч эмнэлгийн байгууллагын ажилтныхаа үүргийг гүйцэтгэсэн үү те? Гэр бүлийн хүчирхээлд өртөөд зодуурын шинжтэй яр шарах сорив те шарах сорив зөвөр үүссэн байхад өө над чи унтсан юм аа. Өө над чи ахын осол юм аа гэд хэлэнгүүт нь өө тийм үү аа за гэд ээж авах нь үгэнд ороод удаа дараа гинтэж битээд ирээд байгаа хүүхдийг явуулаад байгаа эмч эмнэлгийн байгууллагын ажилтан ажиллаа хийхгүй байна л гэсэн үг. Гэрийн даалгавраа хийхгүй шүн нойрмөглөж зүүрмөглөж унтсан байдалтай тийм ингээд нойр хугас унтсан байдалтай гэртээ амарч чадаагүй байдалтай ирээд гэрийн даалгавраа хийгээгүй тэгээд анги дотроо ирээд ингээд зүүрмөглөөд үүрглээд байгаа хүүхдийг муу дунд тавих нь чухал юм уу? Эсвэл яагаад үүрглээд унтаагүй? Яагаад нойр авч чадаагүй? Аав ээж нь архиугаа таксан согтуу тавиад хүчирхийлүүлдээд энэ хүүхэд шөнийн 3 хүртэл унтж чадахгүй айж бэрж жагаад үүрээр нэг жоохон цурам хийгээд ангидаа ирсэн байгаа юм уу? Тэрийг лавж асуухгүйгээр тэр хүүхдийг муу гэж дүгнэх өөрөө шударга юм уу? Гэт бид нар өөрсдөө хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн томчууд бид нар нэгнээсээ л асуух асуулт байна. Түүнээс биш зүгээр үнэндээ муу хүүхэд гэж байхгүй тий муу үйл хийдэг хүүхэд гэж байхгүй хүчирхийлэгч хүүхэд гэж байхгүй бид нар энийг томчуудаас сурдаг. Томчууд юу зааж байгаа вэ гэдгээсээ л хүүхдийн толин тусгал илэрж ийн гэж харна гэсэн үг. Нэг хоёрдугаарт яригдж байгаа нэг том асуудал юу юм бэ гэхээр хүүхдийн эсрэг яагаад хүчирхийлүүлдэг байгаа юм бэ гингүүт хүүхдийг хүн гэж харахгүй байна л гэсэн үг. Тэгэхээр хүүхдийг хүн гэж харахгүй хүүхдийг дургслаа хангах эд зүйл эсвэл тий одоо миний одоо ханаг үслийг хангах этгээд гэж харж байгаа чинь л хүүхдийг хүн гэж үзэхгүй байгаатай шууд холбоотой. Тэгэхээр хүүхдийг дуугаа болгодог, хүүхдийг сонсдгоо, хүүхдийг үгэнд орохгүй бол зодож шийдэгдэг, тий хүүхдийг үгэнд орохгүй бол үл хайхардаг, үл хошоодаг. Энэ бүхэн чинь эргээд хүүхдийг хүчирхийлж болох юм байна. Хүүхдийг яавал дур гэдэг энэ зүйлийг л нийгэмд хүчтэй таниулаад байна гэсэн. Би танд ганцхан жишээл. Одоо миний хүүхэд насны дурсамжаа та эргээд санаарай гэсэн шүү дээ. Жохон байхад намайг одоо цэцэрлэгч явж хахад би тэгэхэд нөгөө цэцэрлэгийн ахлах ангид ороогүй байсан гэхлээр 5 настай л байсан баг. Би ингээд ээж аав намайг ингээд нөгөө өглөө цэцэрлэгт хүргэж өгөөд манайх ч нөгөө шаад замаарны үйлдвэрийн хажуудлын 60 дугаар цэцэрлэг байсан. Ингээд цэцэрлэгийн хашаагаар ороод за миний хүү орчих гэж явдаг. Тэнгүүд зарим хүүхдийн ээж аав нь ингээд хүүхдээ хөтлөөд орж байгаа шүү дээ. Тэгэхэд эцэг эхчүүдийн зарим нь ингээд надад хаалга онгойлгож өгөөд за миний хүү ороорой гэд оруулдаг байхгүй. Өөрийнхөө хүүхдийн өмнөр намайг оруулдаг. Тэр эцэг эхэд бол би ингээд амар гоё баярлдаг. Надад ийм халуун талаа мэдрэмж төрж байгаа. Зарим эцэг эхийн үйлдэл болохоор шууд хаалга онгойлгонгуудаа хүүхдээ оруулангуудаа өөрөө миний урд дур ингээд чихэж ороод тэгээд хаалга инерцээр хаагдаад би нөгөө хаалга ингээд татах гээд ухаддаг байсан байхгүй. Тэр үед бол надад муу хандж төрдөг байсан. Өөрийнхөө хүүхдийг оруулаад өөрөө орчоод намайг оруулсан гэдэг. Тэгтээ яах вэ гэд. Би тэрэн дээр нэг гомдох гэхээс илүүтэйгээр нэг тийм мэдрэмжийн асуудал байгаа юм л да. Гэтэл тэр хүний үйлдэл автагддаг мэдрэмж байсан байна тий өдөр болгон. Тийм. Тэнгүүд тэр хүний үйлдэл юу юм гэхэлэр тэр хүн хүүхэд нь бол хүн би бол биш болчиход байгаа байхгүй. Тэнгүүд ийм энгийн наад захын жишээнээс ахуулаад бид нэр хүүхдийг хүн гэж хүндэтгэж одоо тий одоо ингээд өсгөж дэвжиж авч явж байна уу эсвэл хүүхдийг багаас нь чи хинч биш гэж одоо хадалж авчиж гадуурхаж одоо тэр хүнийг дарж гинөө гэдгээс л эхэлж байгаа юм л та. Тэгээд заримдаа ингээд нөгөө автобусанд суух гад ингээд очилж яхад ч нөгөө өндөр настай том болсон ахмад одоо юу гэдгийг тий аль хэдийн насанд хүрсэн хүмүүс бол хүүхдийг ингээд урдуур нь дайраал ороод байгаа. Тэгэл тэр чинь ингээл 2 3 дугаар ангийн хүүхдүүд л байгаа шүү дээ. Тэр чинь ингээ яг хуу бас л орох гоо. Тэгэл автобусанд ороход урдуур нь дайраад орчиж байгаа. За тэгээд зарим нэг нь ингээд хүнд цүнх үрцэн, зарим нэг нь ингээд хичээл рүүгээ явж байхдаа юм уу хичээлээсээ харж явж байхдаа нэг жоохон ч гэсэн юм харч хийгээд ингээд ном гаргаа уншиж байхад нь аливчи босгээд босгочихж байгаа юм. Яг хуу энэ насаар ялгуулж байгаа үйлдэл мөн үний зэрэгцээний ядуурлан гадуурхаас гадна хүүхдийг одоо тэ ирээдүйд та одоо хөгшөрсөн хойно чинь тэр хүн тантай яаж харьцах уу гэдэг хандлагыг одоо та төлөвшүүлж байгаа гэсэн үг. Хэрвээ та тэр хүүхдийг дорд үзэж харьцаалах юм бол ирээдүйд тэр хүн таныг ямар харьцаатай байснаар ч л хариу баримтлсан санаа яваад байгаа. Тэгэхээр нөгөө түүхэн дээр нэг хэрвээ та юу гэдэг вүлээ
гар буугаар буудвал за. нөгөө тань руу их буугаар буудна гэдэг нэг амлалт өгöd гэж тэ. Санаа нь бол өнөөдрийнхөө үйлдэлийг сайтар бодорой тэ. Тэгэхгүй бол та томоос том нэрмээс хариу сонсон шүү. Тэгэхээр бидний өдөр тутам мэдэхгүй байгаа тэр өчүүхэн жижиг үйлдэл ч гэсэндээ хүүхдийг хүн хийж байгаамаа гэдгийг би нөгөө удаа дараа нь уршиж яриад байгаа чинь гол санаа юм. Тэгэхээр энэ нөгөө олон жижиг зүйл чинь ингээд хуримтлагдсаар байгаад өнөөдрийн тэр хүчирхийлэл, ялгарлан гадуурхалт, гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, үе тэнгийн дарамт шахалт, дээрлэхэл гэдэг олон юм болоод байгаа юм те. Тэгэхээр та одоо гэр бүлдээ хэнийг нэг үл хайхардаг, доромжилдаг, дээрлэгдэг чинь өөрөө эргээд анги танхимд хүүхдийн хамт олонд илрээд байна. Та ямар нэгэн муу үеийн хажуугаар за надад тохиолдоогүй байвал баруун миний хүүхдэд тохиолдоогүй байргуу гэд нүдэд өнгөрч байгаа чинь цаана зөндөө олон хүүхэд насан туршдаа арилшгүй тийм хохирдыг амсаад чимээг өнгөрч байгаа тийм дүр зураг хүртэл байна. Тэгэхээр зүгээр энийг сонсож байгаа үзэж байгаа хүмүүст та ямар нэгэн асуудал тулгарвал тэрэнд соргог байгаач. Ялангуяа хүүхэд тэнд маш эмзэг байдалд байвал битгий хажуугаар нь дууга өнгөрөөч. Таны дууга өнгөрдөг тэр соёл эргээд хүчирхийллийн соёлыг үүсгэж байгаамаа. Дуугүй байдаг соёл тий одоо ингээд чимээг өнгөрдөг соёл чинь цаанаа хүчирхийллийн соёлыг байнга өдөж идэм байна л гэдэг дүгнэлт хиймээр байна. За ерөөдөө л маш яриа маань маш сайхан болж гин гэж одоо бодож байна. Надад тийм сайхан сэтгэл төрж байна. Тэгээд яалтчгүй сүүлийн үед яригадаад байгаа нэг сэдвтэй холбоо сэдвийг хүндэхгүй болохгүй байна. Энэ бол үе тэнгийн дээрлэхэлт гэдэг сэдв байгаа. Тэгэхээр үе тэнгийн дээрлэхэлт яагаад хүний эрхийн зөрчлээ? Ер нь юунаас болоод байгаа юм те? Ер нь ямар шийдэл байж болох вэ? Тэр таны хувийн бодол. Яг хоо бид нар одоо юу гэдэг нийгэмд болж байгаа янз бүрийн үйлдэл бүгдээрээ хүний эрхийн зөрчил байхгүй ч болно. Гэхдээ бидний нэг бодож авах ёстой зүйл юу юм гэхээр ямарваа нэгэн хүчирхийлэл, ямарваа нэгэн ялгарлан гадуурхалт хүний эрхийн зөрчлийн хөрс суурь болдог. Хэрвээ нийгэмд ялгарлан гадуурхалт байгаа бол одоо ирээдүйдээ юм уу удаан хугацаанд юм уу хүний эрхийн зөрчил гарна гэсэн үг. Хэрвээ нийгэмд хүчирхийлэл байгаа бол бид нар хизээч хүний эрхийн зөрчил. Хэрвээ нийгэмд хүчирхийлэл байгаа бол бид нар хүний эрхийн зөрчлийг арилгахад цаг их орно л гэсэн. Тийм учраас ямар нэгэн хүний эрхийн асуудлыг хүндэхэд ялгарлан гадуурхалт хүчирхийлэл байх ёсгүй шүү гэж яриад байдаг чинь цаанаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Өнөөдөр бид нар дээрлэхлийг хүний эрхийн зөрчил биш гэж харж иж болно те. Энэ бол те одоо хүүхдийн дунд байдаг зүйлгээ манайхан яриад байдаг те. Энд чинь хүүхдүүд нэг нэгнтэйгээ ингээл үйлчлж тоглож нөхөрч байгаа л ийм зүйлийг даван туулаад сайхан ингээл муудалцаж танилцсан хүүхдүүд чинь ингээд зодолж танилцсан хүүхдүүд чинь сайн найзууд болдог штэ энэ төр гэж яриад байдаг. Гэтэл цаана энэ чинь хүчирхийллийн соёл ялгарлан гадуурхалтын туршлага байна л гэсэн санаа явж байгаа. Тэгэхээр нэг давтаж хэлхийг хүсэж байгаа зүйл юу юм гэхээр ялгарлан гадуурхалт хүчирхийл байгаа нийгэмд хүний эрхийн зөрчил байсаар байна. Бид нар хүний эрхийн зөрчилгүй сайн сайхан амар амгалан нийгмийг үүсгэе гэвэл ялгарлан гадуурхалт хүчирхийллийг арилгах хэрэгтэй. Тэгвэл хүний эрхийн асуудлыг хөндөж байгаа энэ дээрлэхэл чинь юу юм бэ гэвэл ялгарлан гадуурхалт мөн. Хүүхдүүд нэг нэгнээ дээрлэхэж байгаа чинь ялгарлан гадуурхалт мөн. Хүүхдүүд нэг нэгнээ дээрлэж байгаа чинь хүний эрхийн зөрчил мөн. Бид нар ингэж харах хэрэгтэй. Нийгмийн ажилтан багш, өөр анги даасан багш, өөр хичээл заадаг багш, сургуулийн нийгмийн ажилтан, сургууль дээр байгаа цэвэрлэгч, харуул, жолооч, захирал, менежер бүгд ингэж бодох хэрэгтэй гэсэн. Дээрлэхэл бол ялгарлан гадуурхал, дээрлэхэл бол хүчирхийлэл. Гэтэл үгүй энэ чинь байж л үүдэг зүйл гэж харж байгаа бол та мэрэгжлийн бос байна. Та асуудлыг гүн гүнзгий ухаарч ойлгоогүй байна. Та боловсрох мэрэгших шаардлагатай байна л гэж хэлж байгаа. Тэгэхээр боловсроогүй, мэрэгшээгүй тухайн асуудлыг яаж шийдэх арга зүй сураагүй, арга аргачлал мэдэхгүй байгаа тэр боловсролын салбарт ажиллаж байгаа мэрэгчлэнээс болоод дээрлэхэл гараад байна гэсэн үг. Би түрүү яриандаа дутсан шүү дээ. Хэрвээ хүүхэд шинээр шилжиж орж ирээд ангидаа уусахад багш ямар хариу арга хэмжээ авж байгаа 1 минутын тэр хариу үйлдэлээр хүүхдүүд тэр хүүхдийг хүлээн зөвшөөрөх үгүй юу гэдгийг сурдгаа гэдэг. Тэгэхээр үндсэндээ бол 30-аас 45 секундын дотор багшийн үзүүлж байгаа хандлага, багшийн зааварчилгаа тэр хүүхдийг дээрлэх үгүй юу гэдгийг шууд тодорхойлдог гэсэн үг л. Тэгэхээр одоо юу гэдгийг за ингээ манай ангид шинээр хүүхд орж ирлээ. Энэ хүүхдийг одоо ингээ бүгдээрээ ангийнхан шигээ одоо ингээ зааж зөвлөд аваарай тий. Одоо энэ хүүхдийн чинь хувьд одоо ингээ шилжиж ирсэн учраас одоо хичээлээ нөхөх болоо ингээд шинэ орчин тасахад бол та бүхэн зааварчил зөвлөх нь чухал шүү гэд хэлэх өөр те. Эсвэл за болт тэнцүү гэд хаях нэг өөр те. Эсвэл одоо юу гэдгийг
Эви минь хөдөөнөөс дөнгөж шилжиж орж ирээд байгаа юм. Хөдөөний сургууль чинь одоо ингээд ямар байсныг мэдэхгүй. Одоо тэгтээ манай сургуульд ирээд энэ хүүхэд бол гээд ингээд багш ямар хандлага гаргана, эсвэл нийгмийн ажилтан сургуулийн захиргааны зүгээс ямар хандлага гаргана гэдгээс 1 минутын дотор тэр хүүхэдтэй хэн яаж харьцах вэ гэдгийг тодорхойлж байгаа гэдэг чинь л мэрэгжлийн байх асуудал яригдчихээн гэсэн. Тэгэхээр ялангуяа сургууль дээр үе тэнгийн дээрлэл их байна гэдэг бол тэр сургуулийн орчинд мэрэгжлийн үйл хэрэг их шаардлагатай байна гэсэн. Тэгэхээр одоо ажлын байран дээрээ сурч боловсрох, илүү мэрэгших, илүү арга аргачлал, арга зүйтэй болох гэдэг бол цаг үеийн хэрэгцээ байна л гэсэн. Би бас нэмээд зүгээр бас комент хэлэхэд нөгөө нэг ялгарлан гадуурхалт хүчирхийлэлт хүний эрхийн зөрчил рүү хүргэдэг бол ялгарлан гадуурхалтын суурь нь одоо нөгөө нэг стереотип, хэвшмэл ойлголт байх одоо магадлал маш өндөр. Түрүүний таны ярьсан санаан дээр нөгөө хүүхдүүд томчуудаас сурдаг гэх. Тэгэхээр томчууд нь өөрсдөө хэвшмэл ойлголт одоо юу гэдэг нэгээ өмсөн зүйлснээр нь дүгндэг, чи тийм машин ундаг гэд одоо жишээлбэл Брюс ундаг хүн бол одоо дорд хүн гэдэг мессежийг тэр хүүхдэд төрүүлсэн учраас хүүхэд тэр зам байдлыг, үйлдэлийг сургуулийн орчин дээр гаргаж идэг. Тэгээд тэр нь ялгарлан гадуурхалт руу ингээ хөтлөөд явдаг нэг юм болов гэсэн зүгээр юм бодол төрж илаа. За тэгэхээр подкаст маань ерөөдөө дуусах шатанд орж байна. Тэгэхээр би сүүлийн асуултаа илүү одоо бидний энэ подкастыг хийж байгаа, бүтээж байгаа гол зорилго маань бол илүү олон хүнд хүний эрхийн боловсролыг түгээе. Хүний эрхийн боловсрол магадгүй харьцангуй том сонсогч магадгүй. Хүний эрхийн мэдрэмжтэй хандлагатай тийм хүмүүсийн тоог нэмий. Бусдыг хүндэлдэг, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг тийм одоо биений харилцан хүндэлдэг тийм сайхан соёлтой иргэдийн одоо бүтээ гэдэг юм зорилготой бид нар энэ подкаст хийж байгаа. Тэгэхээр хүүхдийн эрхийн талаар хүний эрхийн боловсрол яагаад чухал юм. Тэгээд би бас таны нөгөө Мишель гээд зураачтай хамтраад хүний эрхийн цагаан толгой гээд хүүхдэд зориулсан маш сонирхолтой бас Монголд ер нь бас төдийлөн одоо хөгжиж байгаа гэх юм уу, одоо сайн хөгжөөг байгаа юм одоо ном, одоо зурагт ном бүтээсэн. Та энэ талаараа ер нь бидэнд ярьж өгөөч. Яагаад ийм ном хийх санаа нь яаж төрсөн. Тэгээд доторх агуулга, тэр зураглал би бас хүүхдтэй бас уншиж өгсөн. Тэгээд маш сонирхолтой санагдчихсэн. Тэгэхээр та илүү одоо бүтээх болсон шалтгаанаас нь ярьж өгөөч. Яг би ч их сургуулаа төгсөөд, хуулийн сургууль төгсөөд хүний эрхийн үндэсний комист хүний эрхийн боловсрол сургалт хариуцсан ажилтнаар ажиллаж исэн. Тэгээд харахад бол ингээ бид нар хүний эрх гэдэг зүйлийг их тунхаглан ярьдаг юм байна. Тэ. Одоо хуульч мэргэжлийн хүрээнд ч тэр хуульчийг бэлтгэж байгаа ихтэй сургуулиудын төвшөнд ч тэр ерөнхий боловсролын сургуулийн төвшөнд ч тэр хүний эрх гэдэг зүйлийг их тийм тунхагсан байдлаар ярьдаг юм байна. Гэтэл яг энэ хүний эрх гэдэг зүйл чинь миний амьдрал, та бидний амьдралын одоо тэр хөрс суур бодит илрэл юм а гэдэг талаас нь ярахаас илүүтэйгээр нэг юм ангид зүйл. Хүнд нэг хүний эрх гэж юм байдгийн, тэрийг ингээ хууль дээр чагсаацсан байдгийн. Энийг л цэжилчих тэгэл болоо гэж одоо манай нийгмийн ухааны багш 10 жилд хэлж ирсэн бол энэ их учир дутагдaltaй байжээ гэдгийг бол хараад байгаа юм. Тэгээд би нөгөө яг хүний эрхийн боловсрол сургалтын ажил хариуцаад явангуут яг одоо насанд хүрэгчдэд зориулсан гарын авлага их сурулж хомс байгаа нөхцөл байдгийг олж хараад тэгээд нөгөө юун томчуудад зориулсан бичиг үсэг тайлгдсан томчуудад зориулсан юм байхгүй байхад бол тэр хүүхдүүд бол илүүлээ юм байна гэж бодож байгаа юм. Тэгээд бодлын бохорт бол одоо хүүхдэд зориулсан юу байвал дээр юм. Хүүхдүүдэд уг нь багаас нь ингээд сайтар ойлгуулад энэ чамд байх ёстой те чамаас хашгүй эрхэм нандин зүйл юм аа. Энэ бол бидний эрхэмлэх үнэт зүйл юм аа. Ард түмэн бүгдээрээ үнийг мэдэх ёстой байна гэдээ ойлгуулахын тулд яах вэ гэд. Тэгээд үндсэндээ бол боловсролын чиглэлээр ажиллаж исэн хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагуудын олон жилийн хөтөлмөрийн үр дүнд бол манай боловсролын ерөнхий хууль дээр боловсролын шатны бүх байгууллагад хүний эрх гендрийн агуулга орно гэд хуульчилсан байдаг. Тэгэхээр одоо цэцэрлэгийн наснаас нь ахуулаад ихтэй сургууль төгсөж байгаа хүмүүс боловсролын аль түвшинд байхаас үл хамааран хүний эрх гендрийн агуулгыг бол сурах ийм боломжийг бол хуульчилсан гэсэн үг. Энэ бол манай төрийн зүгээс хийж байгаа алхам. Энийний одоо үр дүн гэх юм уу одоо ийм хуультай болох үр дүнд бол одоо боловсролын чиглэлээр ажилласан маш олон байгууллагууд тий хүний эрхийн төрийн бас байгууллагуудын хувь нэмэр бол өмж оршгүй үүнд бол яг Amnesty International-ыг бол цохон дутахаас аргагүй. Ягаад гэвэл
хүний эрхийн боловсролоор дамжуулж хүний эрхийн соёлыг түгээнэ гэдэг бол маш чухал. За тэгээд явж исэн чинь бараг 10 жилийн өмнө Английн Amnesty International байгууллагын зүгээс яг хүүхдийн зураач, хүүхдийн эрхийн чиглэлээр биш хүүхдийн бүтээл тойрогддог зураач нарыг гуугаад та ингээд яг өөрийнхөө ингээд зургийн дэгжээг хэлбэрээрээ дамжуулаад хүүхдийн одоо идэлбэл зохих эрхийн талаар зураг зурж өгөөч гэдэг нэг тийм санаачлаг өрнөд. Тэгээд хүний эрхийн түүмэл тунхаглалын зүйл заалтыг ингээд зураач нэг бүрээр ингээд 30 зураач нийлээд яг хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг мэргэжсэн биш хүүхдийн бүтээлээр мэргэжсэн 30 зураач нийлээд хүүхдийн эрхийн агуулгыг бүтээсэн байдаг. Тэгээ яг хөө тэрийг ингээд нөгөө Amnesty International олон нийт түгээгээд яг англи хэлтэн хүүхдүүдэд зориулж гаргаж ирсэн байдаг. Тэгээ манад бол тийм зүг бүтээл байхгүй. Тэгээд хэдэн жилийн өмнө хүүхдийн эрхийн тухай конвенцийг монгол хэл рүү орчуулад монгол хэл дээр хэлбэрчлээд хүүхдэд зориулсан байдлаар гаргасан бүтээлийг хараад хүүхдийн эрхийн тухай конвенцийг бэлтгэсэн бол одоо энд чинь яг хүний эрхийн түгээмэл тунхаглалыг таниулж мэдүүлэхэд хэрэгтэй. Тэгээ хүний эрхийн түгээмэл тунхаглалыг таниулж мэдүүлэх гэдэг чинь цаанаа яг хүүхэд яагаад чухал юм бэ гэдгийг бага наснда хараад ойлгоход зураг их чухал. Тэгэхээр яг нэг маш тийм бүтээлч хүүхдэд ойр байдлаар илэрхийлэх зураач хэн байж болох вэ гэд Мишель зураачтай очиж уулзч танилцаад би санаагаа ярилцаа. Тэгээ бид хоёрын хамтын бүтээл аваад. Тэгэхээр яг энэ нөгөө хүний эрхийн цагаан толгой гэж байгаа чинь цаа нөгөө бид нар одоо боловсрал эзэмшигт чинь нөгөө бичиг үсэг тайлах хэрэгтэй болдог. Тэгээд бичиг үсэг тайлах чинь цагаан толгой хэрэгтэй болдог шиг. Яг бидний нөгөө өнөөгийн нийгэмд яг ингээд ажиллахад амьдрахад хүний эрхийн үед уншиж биш сурья гэж ядаж бол ингээд нэг цагаан толгой мэдээд авчия тий. Би ингээ хаач очсон ямар ирэх байх ёстой юм. Тэгээд тэрийг яаж одоо хүүхэд багасаа мэдх юм бэ гэдэг дээр бол нэг ээж автаа сууж агаад эсвэл тий нэг том хүнтэй сууж агаад зураг болгон дээр одоо чиний амьдралд юу байна, юу байхгүй байна, чи юуг мэдчих чадчихна, юуг мэдэхгүй байна гэд багасаа яагаад гэж томчуудтай харилцаж ярилцаж сураасаа гэдэг байлэр хэлсэн. Тэгэхээр багасаа яагаад гэж асууж сурсан хүүхэд бол том болсон хойноо элдв бусармаг үйл элдв адын нөхцөл байдалтай нүүр тулсан чи яагаад ингэж байгаа юм бэ? Боль гэж хэлж чаддаг тийм зүрх зоригтой хүүхэд төрөх болов гэж хувьдаа бодсон. Тэгээд тэрний мөрөөр хийсэн. Яг хуу санаа бол ингээ бага насныхан зориулсан хүүхд эрхийн цагаан толгой. За тэгээд өсвөр насныхан зориулсан жоох илүү амьдрал дээр илүү өдөр тутамдаа яавал асуудлыг шийдэх үү гэдэг талаас нь гаргасан. За тэгээд оюутан залуучуудад зориулсан их сурвалж байдлаар за тэгээд мэрэгжлийн судлаач энэ салбарын хүний эрхийн салбарт төвшинтэй гэж байгаа хүмүүс зориулъя гэдэг нэг үндсэндээ нэг 4-5 цуврал ном гаргая гэж бодоод тэрний эхнийх нь одоо үр дүн юм уу да. За энэ номыг одоо сонирхож байгаа магадгүй хүүхдээ авч уншуулъя одоо зурагт номоо ингээд хүүхдтэй уншуулъя гэж байгаа хүмүүс ер нь яаж одоо ах ухаанаас ах уу тийм одоо энэ номны тусдаа пэйж гэж байна уу? Тэгэхээр би түрүү нөгөө ярианда дурдсанчлан ингээд бага наснда хүний эрхийн цагаан толгойтой танилцаад өсвөр наснда нийгэмд байгаа хүний эрхтэй холбоотой асуудлыг би яаж харах ёстой юм, яаж шийдэх ёстой юм гэж суур хандлагын ойлголтоо аваад за тэгээд оюутан одоо мэрэгжлийн илүү гүнзгийрэх төвшөнд нь бол илүү их сурвалжийн шинжтэй тий илүү онлайн түвшний шинжлэх ухаанч байр сууриас их сурвалж бас хэрэгтэй байна гэдэг нэг юм нэг цуврал байдлаар ном бүтээх зорилго бол байгаа юм. Алс хотын бодол юм уу та. За маш их баярлалаа танд. За тэгэхээр өнөөдрийн манай подкастын дугаарт бид нар хүүхдийн эрх гэдэг сэдвийн хүрээнд хүний эрхийн активист, эрх зүйч Болор сайхантай ярилцлаа. Тэгээд таны цаашдын одоо хүний эрхийн боловсролыг түгээх эрдмийн ажил одоо ном бүтээх ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье юм одоо эрдмийн ажил болон одоо активизмын хүний эрхийн активизмын ажилд одоо өндрөөс өндөр амжилтыг хуйсаа хүсье. Тэгээд танд маш их баярлалаа цаг зав гарган оролцож аваад маш их баярлалаа. Тэгээд Amnesty подкастын энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлж байна. Тэгээд та бүхэн Amnesty подкастын дугаарыг YouTube-ээс видео хэлбэрээр аудио хэлбэрээр болохоор Spotify болон Apple podcast дээр сонсох боломжтой. Эрхээ мэд, эрхээ шаард, эрхийнхаа төлөө тэмцэцгээе. Баярлалаа.